Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэр буудад үндэсний хөдөлгөөн манай айн салбарынхны хувьд үнэхээр том боломж болж гарч ирсэн. Энэ нь одоо манай айн салбарын нэгдмэл зорилготой, нэгдмэл хүчтэй, нэгдсэн их том хөдөлмөрийн өвдөн гарсан гэж би бол харж байгаа. Тэгээд энэ нь бол бүр том зургаар харах юм бол үндэсний тусгаар тогтнол, Монголын экологийн аюулгүй байдлын усны нөөц, тэгээд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт энэ бүхэн дээр бүр том зургаар харах юм бол стратеги том бодлогын хэмжээний тийм гарч ирж байна гэж харж байгаа байхгүй юу? Мэргэжлийн бус хүмүүс бол зүгээр мод тарьж байна тийм тархал хөдөлгөөн явагдаж байна гэж байгаа бол цаагаарла энэ нь бол тэрийн маш том бодлого явагдаж байна. Манай байгууллагын хувьд бол бас олон жилийн түүхтэй бид нар манай 96 онд анх нөхөн сэргийн ажилтны чиглэлээр үүсгэн байгуулагдчихсан. Тэгээд яг Тархуу аймгийнхаа хонгор суманд бид нар үйл ажиллагаагаа модернизуулалтын төвөө байгуулсан. Доктортойгоор 29 жилдээ ажиллаж байгаа. Манай дээр бол Монгол Улсын ерөнхийлөгч бол айлчилж ирж бидний бас үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан байгаа. За энэ дээр бол бид нар маш их урам авч бас өөрсдийнхөө үрээр тарьсан модороо бид нар Тархуу аймагт бас Цулцгын голд бас 12 улс хөрсөн өсвөр модороос шилжүүлэн суулгаж таримлаг богино хугацаанд бас ойжилтын ажлыг бол хийсэн юм үр дүнтэй ажлууд бол хийгдсэн байгаа. Нийтдээ бол 7700 мод тарьсан. За өмнөөс бол 12 настай шилмөст нарс, гацуур, хурш, жодоо гэсэн юм холимог үүсгэн байгуулах зорилгоор 2000 шилмөст модыг тарьсан байгаа. За тэгээд 3 жилийн хугацаанд бол арчилгаа төрөлгөөгөө бид нэр технологийн дагуу цаг тухайд нь хийснээр энэ жилийн үед 3 дахь жил нь болж байгаа. Бид нар аймагаас бас мэргэжлийн комиссод очиж бид нар газар дээр нь танилцсан. За ингээд бол мэргэжлийн мод өржүүлэх газрын үрээр тарьсан модны амьдралтын хувь бол үнэхээр сайн байна гэдэг нь комиссын үнэлгээгээр бол дэмжигдсэн байгаа. Яг өсвөр насны дээр нь шилжүүлэн 3 жилийн дараа шууд гоё үр борцоо суугаад эхэлсэн байсан. Тэгэхээр бол мэргэжлийн байгууллагын ажил бол үнэхээр мэргэжлийн түвшинд хийх тийм үр дүнтэй байх нэ гэдэг нь тод харагдаж байгаа. Тухайн газартаа дасан зохицсон үрээр тарьсан модыг тухайн газарт нь тарих нь илүү тохиромжтой байдаг байхгүй юу? Хаавгаа жишээлбэл говийн модыг бид нар хангаад авчрах юм бол тохиромжгүй тий цаг уурын тэр байдал, газрын байрлал, хөрсний байдал эдгээр нь бол тохиромжгүй байдаг. Тийм учраас илүү том модыг шилжүүлэн суулгахад бол заавал мэргэжлийн байгууллага тэрийг хийж чадна. Мэргэжлийн хүмүүсийн оролцоогүйгээр мод тарих юм бол эргээд бас бид нарт тохирол гарч ирнэ. Яагаад тэгэхээр ямар газар тарих хэвээр, ямар хөрсөн тарих хэвээр, ямар модыг тарих хэвээр гэдэг оёогоо бид нэр зөв зохистой ашиглах юм. Нөхөн сэргийг ашиглана, нөхөн сэргийг ашиглана. Бидний хэллэгээр бол ойн доктортой менежментийг л яг хөгжүүлэх хэрэгтэй байхгүй юу? Зөвхөн бид нар нэг барилгын материалын түүхийн эдийг хангах биш, ойн чанараа сайжруулах үйл ажиллагаа гэж энийг бид нар олон нийтэд таниулах хэрэгтэй байна. Сайн таниулж ойлгуулж ич бид нар зөв зохистой байгальтай ээлтэйгээр үйл ажиллагаа явуулна. Хэрвээ бид нар энийг ойн доктортой менежментээ бид нар урт хугацаагаар ойн мэргэжлийн байгууллагууд тэр эрхийг өгчих юм бол олон талын ач холбогдолтой гэсэн үг. Жишээлбэл манай 2015 оноос 18 онд Чех улсын тусламжаар ойн гений санг хамгаалах гэдэг маш гоё төслийг бол хэрэгжүүлсэн байна. Тэгээ бид нар энэ төслөөс юу олж авсан бэ гэхээр ойн арчлах байгальтай ээлтэй ажиллах ямар гоё ач холбогдолтой бэ? Ямар үр ашигтай ажиллаж болох юм бэ? Тэрнээсээ ийм маш олон мэдлэгүүдийг бол олж авсан. Наацх нэг модыг чинь бид нар тарихад нэг өдөр хангалттай шүү дээ. 7 өдөр чамаагүй модыг тарьчихна. Цаашдаа тэрийг бид нар ургуулж арчилж амьдруулахын тулд хамгийн багадаа 3-5 жил арчилгаа. За тэрнээс цаашаага 10-20 жил нөгөөх маань хідэн ой болох юм ингээл ингээд тасралтгүй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр магадгүй миний Чехд энэ төсөл хэрэгжүүлээд бид нар танилцах аяллаар явж байхад бол ялангуяа Европод бол ойн доктортой менежментийг хөгжүүлэх нь бүр улсын хуулинд нь орцсон. Ой болгон эзэнтэй байт юм лээ. Амьдралын их улаг бол ус, усны их улаг бол ой байдаг. Тэгэхээр манай Монгол орны ой бол бидний амьсгалах агаар, уух ус, ирээдүйн хойчим маш гоё том бэлэг байх болно.